За сайн мэцхан уу. Өнөөдөр би та нартайгаа ярих сэдвээ энд бичээд үзүүлсэн маа тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийг хүртэл би одоо сүлжээний бизнес гэдэгт шилжин орсноор буюу одоо өөрийгөө бүртгүүлснээр надад тааралдаж байгаа асуултуудын ихэнх хувийг эзэлж байгаа энэхүү асуултанд хариулж өгье гэж шийдлээ. Тэгэхээр сүлжээний бизнес гэдэг бизнесийн тухай ярихаар маш олон хүмүүс надаас сүлжээний бизнес чинь пирамид системтэй биз дээ. Пирамид систем гэдэг чинь леврийн систем биш үү? Тэр утгаараа энэ чинь хориотой биш юм уу гэдэг асуултыг надаас маш олон хүн асуусан тийм ээ. Тэгэхээр та нараас хэрвээ ийм асуултууд асууж байсан бол би яг үнэндээ өнөөдрийн хувьд та нарт пирамид систем тэр дотроо энэ леврийн пирамид систем гэж юу болох талаар одоо бидний хийх гээд байгаа олон шатлалт менежментийн систем буюу сүлжээний бизнесээс ямар ялгаатай юм бэ гэдгийг хэлж өгье гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод лайф коуч чиглэлээр ажиллаж амьдардаг. Тим нэгэн хүн баамаа. Тэгээд та нарын мэдэж байгаагаар тийм ээ би 12 сарын 15-наас эхлээд одоо сүлжээний Atomy гэдэг бизнест хүчээ сорилоо гэдэг үгээ хэлээд ингээд энэ бизнест орсон. Тэгээд би та нартайгаа яг үннийг хэлэхэд бүх юм сүлжээний бизнес эрхлэгчтэйгээ өөрийн туршлага, дээр нь та нарын туршлагыг бас хуваалцъя гэсэн үднээс энэ группийг нээсэн ажиллуулж байгаа. За тэгэхээр хамгийн сүүлд би миний сайн мэдих найзтайгаа би ярьлаа л да. Тэгээд тэр найзтай би сүлжээний системийн бизнест орсон талаараа ярьтал найз минь над руу ингэж гайхаж харснаа. Миний бодлоор чи хэрэггүй дээ наад бизнесээ бити хий наа чи их димээ шүү гэж хэлсэн байхгүй. Тэгэхэд би за чиний хувьд яагаад димээ гэж бодож юм гэсэн чи наа чин тэгэл хин төрүүлж орсон хожиг бол хин сүултэж орсон хожигддаг тийм леврийн систем биш юм уу? Тийм болохоор зэрэг би наад бизнесийг чи нэг сонирхгүй байна гэдэг утгаар надад хэлсэн л дээ. Тэгэхээр одоо би та нарт яг энэний утга учирыг тайлбарлах гэдэг оролдъё. Яг үннийг хэлэхэд тийм ээ network marketing гэдэг үг маань сүлжээний бизнес гэж орчуулагдж байгаа. Тэгээд энэ сүлжээний бизнесийн маань систем нь юу гэхээр яалтчгүй пирамидын систем. Пирамидын систем гэдэг чинь яадаг вэ гэхээр ялчгүй доороосоо дээш юм уу? Эсвэл нэг юм гурвалжин систем байгаа шүү дээ, тийм. Уламжлалт бизнес, энгийн бизнес буюу одоо тийм сүлжээний бизнес аль нь ч гэсэн маркетингийн систем бол яг энэ пирамид системтэй бизнес маш олон байдаг. Яг энэ утгаараа тийм ээ чиний дарга одоо албан хаагчаас хамаагүй их цалин авдагтай яг адилхан байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ дээр энэ систем миний ороод байгаа энэ сүлжээний систем ер нь яг найдвартай систем мөн үү гэдгийг олж мэдхийн тулд энэ сүлжээний системийн сүүдэр тал гэдгийг нь ярьсан дээр байхаа. Тэгэхээр сүлжээний систем дотроо яг үннийг хэлэхэд леврийн систем болон энгийн систем гэдэг энгийн сүлжээний систем буюу шууд борлуулалтын систем гэдэг ингээ хоёр хуваагдсан явчихж байгаа. Тэгвэл одоо бид нэр леврийн системээс манай сүлжээний систем юугаар ялгагдах юм бэ гэдгийг та нар бүгдээрээ сонирхож байгаа гэж магадгүй тийм ээ. Би тэгээ өнөөдөр ингээд жоохон хуулийн орчныг нь судлалаа л да. Монголын хувьд бол би үнэхээр юм олж нэг их юм олж мэдсэнгүү. Яагаад тэгэхээр яг 2001 оны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд олон шатлалт маркетингийг буюу пирамид тогтолцооны замаар хуурам мэхэлж тийм ээ ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно гэсэн заалт байт юм байна. Тэгэхээрээс зэрэг хуурам мэхэлж гэдэг үгэнд л учир байгаа юм байна гэж би Монголын систем дээр харж байна л да. Тэрнээс ш хаавсан 2001 оны одоо хүртэл тийм олон шатлалт маркетинг буюу пирамид системийг хориглож байгаа гэдэг утгаараа би бол нэг олж харахгүй байна. Тэгэхээр энэ дээр за тэгвэл хуурам эхэлж байгаа систем гэдэг чинь юу юм бэ? Одоо бидний ингэж одоо тий бизнес болгож 21-р зууны бизнес гэж томоор яриад хийх гээд байгаа энэ олон шатлалт маркетингийн систем буюу энэ сүлжээний бизнес чинь юугаар ялгаатай юм бэ гэдгийг би та нарт нэг хэдхэн үгээр тайлбарлах гэдэг чинь. Тэгэхээр ер нь хамаг бизнесийн гол утга учир юундаа гэхээр нэгдүгээр бүтээгдэхүүнд байдаг, хоёрдугаар борлуулалтын системд байдаг, гуравдугаарт одоо тухайн компани гэдэг юмдаа байгаа юм тий. Борлуулалтын маркетинг буюу компанида байж байгаа. За тэгвэл энэ гурав дээр л бүгдээрээ асуудал болгож үзсэн. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт болох дээр зэрэг Понзин схем буюу Понзин схем гэдгийг ерөөсөн бүх газар хориглосон байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Понзин схем ч гэсэн сүлжээний систем маягаар гарч ирсэн тухай үедээ 1920-30 оны үед Америкт тийм ээ Чарльз Понс гэдэг хүн яасан бэ гэхээр та нар надад одоо тийм ээ мөнгө зээлүүлэх юм бол 45 хоногийн хугацаатай мөнгө зээлүүлэх юм бол би та нарт 30% ашигтайгаар буцааж өгнө гэсэн үндслэлээр маш олон хүнээс санхүүгийн их усэр босгосон байна.
Тэгээд яг энэ утгаараа итгэсэн хүмүүс түнд мөнгө өгсөн. Энэ итгэсэн хүмүүсийн цаана ямар хүмүүс байсан бэхээр хурдан хугацаанд мөнгөө эргэлдүүлэх гэсэн бодолтой шунал архаг сэтгэлтэй хүмүүс түнд мөнгө өгсөн. Тэр хүний тийм ээ Понзин хүний бодол нь юу байсан бэ гэхээр зэрэг хэр олон хүн надад мөнгө өгнө, хизээ нэгэн цагт хүн мөнгө авъя гэхэд бусдын мөнгө авсан мөнгнөөс би энэ мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөөр нь би эргэлдүүлнэ гэсэн юм санхүүгийн систем байсан. Яг үннийг хэлэхэд биткойн одоо юу ч байдгийг тийм янз бүрийн койны системүүд үүн дээр маш их одоо үндэслэгддэг. Яг энэ утгаараа ялцчгүй улс орон бол энд 20-50-аас өөр аргагүй болж байгаа. За тэгвэл бидний хувьд бид хэрвээ ямарваа нэгэн сүлжээний бизнес хийе гэж ирэх бодож байгаа бол хамгийн нэгдүгээрт харах юм энэ байгууллага буюу энэ сүлжээний бизнес үнэхээр бодиттой бүтээгдэхүүнтэй байна уу гэдгийг нь олж хар. Бодит бүтээгдэхүүн борлуулалт дээр явагдаж гинүү гэдгийг нь олж хар. Хэрвээ тийм ээ ямарваа нэгэн байдлаар чи надад хэдэн төгрөг өгчвөл би хэдэн хоногийн дараа чамд тэд болгож өгнө. Чи надаас энэ мөнгийг авахын тулд одоо тэд болгож авахын тулд доороо хэдэн хүн дахиад илсүүлчихээ тэгвэл тэд болгож өгнө гэсэн яг юм шагналын систем дээр мөнгөний систем дээр өөрөөр хэлбэл одоо тийм ээ мөнгө төлж орж байгаа эсэлтийн систем дээр одоо ямарваа нэгэн байдлаар суурилж байгаа бол энэ дээр дандаа бодолтой ханд. Энэ бол бидний яриад байгаа Понзин схем буюу өнөө санхүүгийн луврын систем, пирамидын хэлбэртэй луврын систем. Хэрвээ бид яг цаана окей бүтээгдэхүүнтэй юу энэ компани бүтээгдэхүүнтэй юу тийм ээ бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн байна. Яг бодит бүтээгдэхүүн байна. Энэ бодит бүтээгдэхүүнийг би гар дээр авснараа сэтгэл ханамж гэдгийг би олж авч чадчихээн. Дээр нэмээд ямарваа нэгэн байдлаар энэ бүтээгдэхүүнийг надад хүргэж ирж өгж байгаа хүмүүс тийм ээ одоо даатгал байна уу дээр нь тээвэр байна уу энэ систем нь хөгжсөн ийм газар бол их олон талаас хүмүүс ашиг олох боломжтой болж байгаа. Яг энэ утгаараа хин нэг хохироогоогүй тийм ээ бүтээгдэхүүн үйлчилгээг бас үйлчилгээ ороод байгаа шүү. Бүтээгдэхүүн үйлчилгээг чамд хүргэж чадж байгаа систем бол энэ бол Понзин схем биш юм аа. Тэгэхээр бүтээгдэхүүнтэй ахна. За хоёрдугаарт юун дээр анхаарах вэ гэхээр тухайн борлуулалтын одоо тийм ээ тухайн сүлжээний бизнесмен яг үндэ өөрсдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гинэ гэдгийг та нар бодоод үзчих. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй маш олон тийм одоо нэр төрийн бизнес хийдэг тийм системүүд байдаг. Тэрний яадаг вэ гэхээр өөрийн үйлдвэрлэлгүй бүтээгдэхүүн дээр ямарваа нэгэн сүлжээний бизнесийн нэр шошхыг тавьчаад түүнийг үнэн худлаа нь мэддэхгүй маш их өндөр үнэлгээтэйгээр маш их гоёор яриад ингээд өөр улс оронд хэд дахин үнэтэйгээр зардаг тийм схемүүд байдаг. Энэ бол нөгөө Понзин схем. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол бас тэр 20-т системд орчиж байгаа. Тэгэхээр та нар орохдоо би хамгийн түрүүнд та нарт яагаад энэ системийг сонгож байгаа гэдгийг дандаа өөрөөсөө асуу гэсэн тийм ээ. Яагаад би энэ систем буюу энэ сүлжээний бизнесийг сонгож байна гэдгийг та нарт хамгийн түрүүнд энэ одоо компанид би найдаж болох нь гэдэг асуулт орж ирэх нь. Найдаж болох бол энэ бараа бүтээгдэхүүн үннийг хэлэхэд яг өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй юу? Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ энэ компани тийм ээ өөрийн гэсэн ямарваа нэгэн борлуулалтын системтэй байна уу? Маркетингтэй байна уу? Энэ маркетинг нь ямар системээр явж байна? Энэ маркетингийн системийн ямарваа нэгэн байдлаар одоо Монголын болон Азийн аль эсвэл те би одоо Германд амьдардаг болохоор Германы сүлжээний бизнесийн холбоо нийгэмлэг гэдэг юмар хүлээн зөвшөөрөгдсөн байна уу гэдгийг нь олж харах хэрэгтэй юм байна. Яг ингэж хүлээн зөвшөөрөгдсөн байж чадаж байж бид нар энэ компани бидний итгэлийг даах компани байна гэдэг нэрэнд орж байгаа. За жишээлбэл тийм ээ Герман улсад болох дээр зэрэг яг энэ сүлжээний бизнесийн одоо ямарваа нэгэн зөрчилдөн шудраг бус өрсөлдөөний эсрэг хууль гэдгээр зохицуулагддаг юм байна. Би өнөөдөр Монголд ямар хуулиар зохицуулагдгийг үнэхээр хайгаад олсонгүй. Тийм учраас Монголын яг хуулийн орчин гэдэг тийм ээ сүлжээний бизнесийн хуулийн орчин гэдэг талаар би та нарт ямар нэгэн мэддэг хүнийг нь олж подкаст хүргэх юм уу айл эсвэл ямар нэгэн байдлаар ярилцлага хүргэж өгье гэж бодлоо. Яагаад гэвэл би энэ тал дээр үнэхээр Монголд хайгаад тийм их хангалттай мэдээлэл олж чадаагүй учраас. За нэгдүгээр бид нар бараа бүтээгдэхүүн дээр төвлөрсөн тийм ээ бүтээгдэхүүн борлуулж гинүү гэдгийг үзсэн. За хоёрдугаар эсэлтийн хураамж байна уу гэдгийг үзсэн баг. Хэрвээ элсүүлэхдээ тийм ээ чи надад хэдэн төгрөг өгчвөл би маргааш нөгөөдөр чамд хэдэн төгрөг болж өгнө гэсэн ямарваа нэгэн орохдоо мөнгө төгрөг чамаас нэхэж байвал энэ бол ерөөсөө нотой гэсэн үгнээс энэ сүлжээний бизнесийг заавал нэгтэлж ороорой та нар. За гурав дахь нь болохоор зэрэг зарим нэгэн сүлжээний бизнест хүмүүс за би одоо тийм ээ өөрөө л орчвол
гишүүн элхийг эсүүлжүүл надад ашигтай гэж боддог. Тэгтэл яг зөв одоо голдролтой буюу зөв маркетингийн системтэй одоо сүлжээний бизнесүүдийн ард юу гэдэг вэ гэхээр хүн элсүүлэхтэй биш, бараа борлуулахтай гэдэг нь орчдөг. Тэгэхээр хүн элсүүлээл хүмүүс хүн элсүүлээл ингээл доороо амар олон баг үүсгэжэл яах чагааг мэддэхгүй баг үүсгэхтэй биш байх нь тийм ээ. Бараа борлуулалтаасаа болж би борлуулалтын ашиг гэдгийг авч байж энэ бизнесмен явах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ сүлжээний бизнесийн хамгийн нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг энэ бараа борлуулалтыг буюу маркетингийг хэрэглэгчд нь хийждэг бизнес байхгүй. Тэгэхээр хэрэглэгчд нь нэгдүгээр бараа борлуулалтынхаа одоо тийм маркетингийг хийж чинь, хоёрдугаарт хэрэглэгчд хэрвээ надад бараа борлуулалт таалагдвал тийм ээ би бас бизнес эрхлэгч болоод бүртгүүлээд бизнес эрхлэх буюу хуваарь эрхлэх аж ахуйч байж болно тийм ээ. Тим нэрээр Монголд идэг баг. Тим нэрэн дор бүртгүүлээд би бизнес эрхлэгч гэдэг одоо данстай болчих юм байна гэдэг. Тим нэг онцлогтой байна. За тэгэхээр сүлжээний бизнес гэдэг утгаар бид нар Монголд хэлэхээрээс зэрэг маш хэцүүгээр хүлээж авдаг юм байна. Хэрвээ та нарт сүлжээний бизнес гэдгийг тийм ээ хүмүүст хүрэхэд хэцүү байгаа бол өөрийн сүлжээг, өөрийн маркетингийг та нарт тэгвэл олон шатлалт маркетинг, аль эсвэл шууд борлуулалтын маркетинг ч юм уу тэгж нэрлэж болно. Яагаад гэхээр зэрэг энэ сүлжээний бизнесийн борлуулалтын ард юу нуугддаг вэ гэхээр маркетингийн одоо зардал гэдгээ багасгаад яг одоо энэ үнээр борлуулад гаргаж байгаа үнээр буюу одоо юу гэмдэ үйлдвэрлээд гаргаж байгаа үнээр дэлхийн хаанаас ч авах боломжтой энэ бизнесийг би танарт санал болгож байна гэсэн үгнээс энэ байгууллага оршин тогтох чадвартай болж ирж байгаа. Хэрвээ тэгж чадахгүй ямарваа нэгэн байдлаар тухайн байгууллагын үнээс хэд дахин илүү дахин үнэтэйгээр нэр төр гэдэг юмыг зөвхөн худалдаж авч байгаа бол энэ бол сүлжээний бизнесийн зөв тогтолцоо биш юм аа. Яагаад гэвэл чи энд маркетинг хийж юм тийм ээ. Хөөх би ийм гоё гутал өмсчлээ, ийм гоё шүдэ угаадаг юм олчлоо, ийм гоё нүрээ цэвэрлдэг юм олчлоо. Чи энийг аваач гэж хүнд одоо тийм ээ ямарваа нэгэн байдлаар зөвлөмжийн маркетингийг хийж л байгаа бол тэрэндээ тохирсон цалингаа авч байгаа учраас борлуулалтын менежментийн цалин гэдгийг бид нар авдаг. Тэр утгаараа энэ бол сүлжээний бизнес. Хэрвээ тэрэн дээр үн авдаг бол чи зүгээр энгийн уламжлалт бизнесийн одоо зүгээр нэг үнгүй борлуулагч болцсон байна гэж өөрийгөө бодох хэрэгтэй. За тэгэхээр би та нараас бас тийм ээ та нар өөрсдийнхөө бас санаа бодлыг бичээрэй. Хэрвээ хин нэгэн та нарт пирамидын систем, леврийн систем, наад бизнес чи ерөөсө хол явахгүй гэж хэлсэн тохиолдолд та нар ямар хариултуудыг өгдөг вэ? Ямар хариултуудыг өгдөг вэ? Тэгэхээр сүлжээний бизнесийн хамгийн гол юм итгэлцэл дээр явдаг, тийм ээ? Итгэлцэл дээр явдаг. Надаас манай найз яг тэгж асуух үед би ингээд найзаасаа ингээд гайхаад ингээд харсан л та. Яг үннийг хэлэхэд энэ найз минь надаас ийм асуулт асууна гэж би бодоагүйсэн байхгүй. Тийм учраас би өөрөөс нь буцаагаад юу гэж асуусан бэ гэхээр за чи бод. Чи бит хоёр хэдэн жил бие биенээ таних вэ? Би чамайг ямарваа нэгэн би ашиг олоод чи ашиг олохгүй хохироод үлдэх бизнест би чамайг оруулах юм уу гэж би өөрөөс нь асуусан. Тэгтэлгүй би тэгж бодохгүй байна л да. Зүгээр энэ бизнесийн арт чинь ийм систем байдаг юм биш үү гэж би болгоомжилж гин гэж манай найз хэлсэн. Тэгэхээр яах вэ? Итгэлцэл гэдэг үгнээс хэрвээ надад энэ хүн итгэхгүй байгаа бол тийм ээ энэ хүнийг би бизнест оруулах гэж заавал зүтгээд хэрэггүй. Тэр хүн хизээ нэгэн цаг тэр бизнесийн талаар одоо тийм ээ олж мэдсэн цагта өөрөө чамаас асууж магадгүй. Тэгэхээр би та нарт өөрийн орчныг бүрдүүл гэсэн үгнээс бид хамгийн анхлан орогчод ороод нэг сарч болоогүй энэ бизнес тийм ээ. Хэрвээ яг ийм няцаалттай дээр нэмээд ямарваа нэгэн уул үндэслэлгүй няцаалттай учрах юм бол заавал тэнд бүх энерги барж тэр хүн тайлбарлаад хэрэггүй. Яг үнэндээ окей чи хэрвээ ямар нэгэн байдлаар тийм ээ надад итгэхгүй байгаа бол энэ бизнесийн талаар чи судлаад үзэж болно. Би чамд материал явуулъя. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар миний бараа бүтээгдэхүүнд итгэхгүй байгаа бол энэ байгууллагын талаар би чамд юу явуулъя тийм ээ мэдээлэл явуулъя, судлаад үзэж болно. Би тэгээд чамтай дараа ахиж уулзъя. Хизээ уулзаж болох уу гэж тэр хүнээс ахиад дахин уулзах боломжийг асуугаад зүгээр салах хэрэгтэй. Яг тэгэхээр бидний хувьд яг энэ сэтгэлийн дархлаа буюу энэ сэтгэл зүйн дархлаа гэдэг юм хамгийн түрүүнд маш чухал байдаг учраас хин нэгэн биднийг ийм няцаасан тохиолдолд бид өөрсдөө бараа бүтээгдэхүүнтэй итгэлтэй биш. Дээр нэмээд бараа бүтээгдэхүүний тухай хангалттай мэдээлэл авч чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд
бид яг доош нь татагдаад бидний хүсэл эрмэлзэл гэдэг юм байхгүй болж байгаа аюултай. Тэгэхээр яхав чи бараа бүтээгдэхүүндээ итгэж байгаа, чи бараа бүтээгдэхүүнээ зөв судалж мэдсэн бол тэрийгэ бусдад яриа. Тэрийгэ бусдад ярихын тулд эхэлж чи бараа бүтээгдэхүүнээ судал, дээр нэмээд өөрийнхөө сүлжээний сайн тал, давуу тал тэр бүхнийг судал. Одоо тийм ээ, олон улсын юуны хэмжээнд хөрөнгө оруулалтын талбарт ямар өсөлттэй явж байгаа. Яг үннийг хэлэхэд Монгол улсад аль эсвэл тийм ээ миний хувьд Герман улсад энэ зөвшөөрөл авсан юм уу? Зөвшөөрөл авлаа гэд ямар хуулийн орчин дээр авсан. Гэх мэт энэ бүгдийг судалж үзсний үндсэн дээр чи тэрэндээ орох юм бол чи 100% шийдвэрээ гаргаад өөрийнхөө бизнесийг хийх боломжтой болж байгаа. Тэгэхээр өнөөдөр тийм ээ ямарваа нэгэн байдлаар чи шийдвэрээ гаргаж чадахгүй, судалж чадахгүй байгаа бол чиний ирээдүйн амжилт олох өдрүүд чинь улам л ингээл хойш нь татагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ чи ирээдүйн амжилт олъё, би энэ бизнест өөрийгөө зориулъя гэж бодож байгаа бол эхлээ судлаад шууд эхэлж чадсан бол өөртөө итгэлтэйгээр энэ дээрээ яг зогсож чад. За тэгээд мэдээж тийм ээ өөртөө итгэлтэй байхын тулд хамгийн түрүүнд эхэлж судлаад зөв сүлжээний бизнесээ өөртөө олж мэдэрээ тэгж чадаагүй цагт хамгийн наад захын хүний хэлсэн үг болгон та нарыг доош нь татчихжээ шүү. Тийм учраас өөртөө бас орчин бүрдүүлэх тал дээр анхааралтай ажиллаарай гэж хэлье. За тэгээ өнөөдрийнхөө хичээлийг би үгээр дуусглаа. Та нар өөр тохиолдсон юм няцаалтын үүдийг хэрхэн одоо ямар байдлаар одоо өөртөө тийм өвдөлт үлдээлгүйгээр шийдэж чадчихсан талаар комментар хэсэгт бичээрэй. Тэгвэл би маш их баярлалаа шүү. Баяртай.